За сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө шинэхэн бичлэгтээ тавтан морил. За өнөөдрийн бичлэгээр өмнөх бичлэгэн дээр хийснийхаа part 2-ыг хийх гэж байна. Надад таалагдаагүй гэсэн тэр 5 мейкапынхаа бүтээгдэхүүнүүдийг харуулах гэж байна. За тэгээ бүгдээрээ бичлэгэндээ орцгоё. За нэгдүгээрт нь суур бүтээгдэхүүнээс эхлэх гэж байна. Миний хамгийн сэтгэлийг гонсойлгосон хамгийн дургу тэр нэгэн primer байгаа. За тэр нь юу вэ гэхээр энэ Makeup Forever-ийн Shine Control Matte болгодог тослогчлтыг барьдаг primer байгаамаа. За би энэ primer-ыг бүр яаж ч арьсаа сайн арчлаад хэрэглэсэн, бүр яаж ч хэмжээг нь тааруулсан надад үнэхээр тохирдоггүй. Ямар ч хүний арьсан дээр энэ бүтээгдэхүүний учрыг олдоггүй. Хэрвээ та нар энэ бүтээгдэхүүнийг хэрэглээд амжилт олж исэн бол надад зөвлөөрэй, надад хэлж өгөөрэй. Зөндөө боломж олгосон. Яагаад гэвэл энэ бүтээгдэхүүн чинь ердөөсөө тийм хямдхан бүтээгдэхүүн биш аахгүй. Бараг л $70-80 байдаг. Миний арьс нэлээд тасагтаад байдаг юм а гэсэн үйлчлүүлэгч нар дээрээ ч юм уу эсвэл өөр дээрээ туршихтаа яг хамар хэсэг дээрээ эсвэл тух хэсгэн дээрээ хэрэгэлдэг. Хэрэглэсний дараа ингээд аюу гой хуурай болчдөг. Тэ ингээд ямар ч тийм тослог мослог юм байхгүй. Shine control бол хийж өгдөг. Гэтэ дээрээс нь мейкапынхаа одоо суурийг, кремийг ч юм уу ингээд тавиад ирэнгүүт яг тэр хэсгнийхэн захууд нь, заагууд нь ингээд хагараад нэг л биш яг хэрэглэсний дараа яах гэж энийг хэрэглэе гэж дандаа харамсдаг. Тэгээ бүр энийгээ хэрэглчээд онцгүй болоод ахаар будгийг нь арилгаж авч исэн ч удаа надад байгаа. Тэгэхээр хэрвээ та нар энэ бүтээгдэхүүнийг худалдаж авах гэж бодож исэн бол битгий худалдаж аваарай. Энэний оронд энэ хажууд нь хамаагүй илүү дээр шүү. Тийм болохоор энийг битгий худалдаж аваарай. Надад үнэхээр таалагдаагүй. За яг уу надаас өөр хүмүүс бас хэрэглэж чаддаг байж магадгүй гэж бодоод би 10-аас 1.5, 10-аас 2 гэдэг оноо өгч байна. За хоёрдугаарт нь маскара байна, сормосны будаг байна. Нэг л маскара ярих гэж бодсон боловч хоёр өөр төрлийн маскара таалагдаагүй. Тэгээд би ер нь ингээд сормосны будагнуудыг дандаа л ингээд туршиж үзээл өөртөө таалагдах, дажгүй гэсэн сормосны будгийг сонгож авахгүй зөндөө ингээд явдаг, туршиж үзэх гэж хичээдэг. Гэтэл ингээд ерөнхийдөө бол за 100-аас 90% дандаа фейлддэг. Дандаа ингээд буудаг сормосны будаг байдаг. Үнэхээр таалагдаагүй тэр сормосны будаг болвол би та нарт өмнө бичлэгэн дээрээс хэлжсэн да. Макийн энэ сормосны будаг надад үнэхээр таалагдаагүй. Хэрэглээл 2-3 цагийн дараа ингээд буучт юм байлээ. Айгуу сонио. Тэгсэн хэрнээ гаднах энэ сав нь үнэхээр хөөрхөн амар юм fancy Макийн тосон нүдний тэнтэй хамт аваад тэрэнд нь болж юу нь бол авсан. Тэгээ доторх энэ одоо боксэдэр нь ч гэсэн таалагдаагүй. За би 10-аас оноо өгөх юм бол энэнд 3 гэдэг оноо өгнө. За тэгээ дараачийн сормосны будаг байгаа. Надад бас л таалагдаагүй. Энэ YSL брендийн энэ сормосны будаг байгаа. Одоо энэ багс нь үнэхээр сонин нэг тийм бүдүүн болохоор ингээ шаардлагагүй хэсгүүд рүү аягүй хүрээд байдаг. Бас тэгж нэг урцгаад байдаггүй. Зүгээр л нэг юм нормал. Гэхдээ яг уу Макийг бодоход буух энэ төр нь бол арай гайгүй. Тэгэхээр миний хувьд бол 10-аас 4 оноо юм байна. Дараачийг надад таалагдаагүй өндөр хүлээлт тавьсан байж байгаад хөдлөж аваад хэрэглэсний дараа надад таалагдаагүй бүтээгдэхүүн болохоор Rare Beauty-гийн setting powder байгаа. Будгийг ер нь бол төгжиж өгөх зорилттой ийм powder байгаа. За би энийг авснаас хойшоо ингээ ерөнхийдөө бол нэг босол боломж олгох үүднээс ингээд за өсрөөл 3 удаа хэрэглэсэн. Надад юусоо таалагдаагүй. Амар зузаан болгож исэн. Тэгээд ийм будгийг айгүй юм барзгар ер нь жоохон ийм сонин porcelain гэдэг үг нь бол яг миний л өнгөлтөө. Тэгсэн хэрнээ надад ерөөсөө нэг л болоогүй. Цаанаасаа нэг тийм айгу бор байгаад байсан. Өнгө нь хувираад нэг тийм бор болтогч гэх юм уу. Та нарт таалагддаг болвол тэгээ яаж хэрэгэлдэг, юунд таалагддаг эсвэл таалагдаагүй бол бас юунд таалагдаагүй талаар надад хэлж өгөөрэй. За би тэгээ энэнд 10-аас 3 оноо өгнө. Зя тэгээд дараа нь мөн л Rare Beauty-гийн бүтээгдэхүүнийг харуулах гэж байна. За энийг бас би үнэхээр өндөр хүлээлт тавьж авсан. Яагаад гэхээр нөгөө Rare Beauty чинь нөгөө Selena Gomez штэ. Тэгэл айгүйх TikTok-оор явдаг, Instagram-аар явдаг тий. Шинээр гарлаа гингүүт нь заавал энийг авах юм байна. Энэ тест үнэхээр гоё юм байна гэл зураг бичлэгийг үзэж авсан. Надад бас л таалагдаагүй. За тэр нь юу вэ гэхээр энэ хайлайтертай ийм флаш байгаа. За энэний өнгө болвол бусад өнгөнүүдийгээ бодоход миний хувьд арай тохиромжтой юм цайвар ягаан ийм өнгө байсан. Тэгээд хэрэглээд үзэнгүүт нэг тийм маш бага хэрэглэнэ. Бүр үнэхээр шүргэх төдийл хэрэглэхгүй бол хөрүүлж харагдуулдаг. Яг энэ хэсэг дээр тавьдаг штэ. Тэгэнгүүт нэг тийм хөхөрсөн харагддаг. Мэдгүй. Надад ерөөсөө нэг таалагдаагүй. Тэгээд би энийг авснаасаа хойш бас л нэг маш цөөхөн удаа л хэрэглэсэн. Бас хөөрхөн үнэтэй. Тэгээ яг энэ өнгөний хувьд бол cheer гэдэг өнгө нь хэмжээг нь тааруулж хэрэглэх юм бол дайггүй. Би өмнө нь бодохдоо бол вау энэ хоёрыг нийлүүлсэн юм биш үү гэж бодчихсон. Гэхдээ тусдаа байсан хамаагүй дээрээс юм байлээ. 10-аас за яг 5 оноо. Дараачийн бүтээгдэхүүн маань юу байна вэ гэхээр өмнөх бичлэгэн дээрээ ярьжсэнчлэн би энэ консилерэнд нийлүү дуртай гэж ярьжсэн. Савлгаа нь өөрчлөгдсөн. Яг энэ савлгаатай нь надад таалагдаагүй.
Энэ нэг тийм илүү өтгөн бүтэцтэй ерөөсөө сайн уусаж өгдөггүй. Хоёулаа л SPF-тэй юм байна л да. Нөгөөх нь 28 юм байна. Энэ нь SPF 30-тай юм байна. Гэхдээ энэ нь илүү өтгөн бүтэцтэй. Нөгөөх нь бол хамаагүй дээр арай жоохон шингэн уусахад хэлбэр байсан. Энэ нь уусахад хүндрэлтэй, өтгөн бүтэцтэй учраас консилерны хувьд бол жоохон тохиромжгүй санагцсан. Бас байж болно 10-аас бас 5 оноо. За хамгийн сүүлийн надад таалагдаагүй тэр нэгэн бүтээгдэхүүн бол Huda Beauty-гийн уруул өнгөлөгч байгаа. Өнгөнийх нь хувьд бол би яриаггүй амар хурдан хайлтчт юм байлээ. Би нэг ерөөсөө гадуур авч явж ингээгүй. Миний бусад уруулын бодогнууд маань яг энэ хард харагдаж байгаа шүүгэн дотор зүг зүгээр хадгалагдаад хэрэглэхэд зүг зүгээр байдаг. Гэтэл энэний хувьд ингээд хайлаад дөнгөж чинээр худалдаж аваад нэг илүү 2 удаа хэрэглэсний дараа ингээ хугарцсан. Тэг ингээ хайлж малаад нэг юм сонирн болцсон. Бараг л хэрэглээгүй. Яагаад гэвэл ингээд эний чинь хэрэглэж аваад унгаачих юм бол тий айгу муухай болох гэдсэн болохоор за миний хувьд бол бас нэг нь таалагдаагүй уруулын бодог байлаа. За энэ бодогны хувьд өнгө нь бол нэлээд жоохон бараан бордоо өнгө butter cap гэдэг өнгө юм байна. Доторх бүтцэн жоохон хитрхи тосон, хитрхи шингэн санагдсан 10-аас 4 оноо. За тэгээд өнөөдрийн миний энэ таалагдаагүй бүтээгдэхүүнүүдтэй та нар санал нэгдэжийвэл доор комент бичээрэй. Бас та нарын хувьд ямар бодогнууд бас өндөр хүлээлт тавьсан байж байгаа. Тэгээ худалдаж аваад хэрэглээд үзсэн чинь таалагдаагүй байсан бэ. Тэрнийхэн талаар та нар комент бичээрэй. Миний хувьд бол эдгээр 6 бүтээгдэхүүн байлаа. Энэ бичлэгийг маань энэ хүртэл үзсэн та нартай маш их баярлалаа. Энэ бичлэгэн дээр лайк дараад subscribe хийгээгүй бол заавалжгүй subscribe хийгээрэй. Тэгээд дараагийн бичлэг хүртэл төр. Bye bye.